өмнө бол бид нар нийслэлээр бол засаглаж чаддаг байсан Монгол Ардын нам сая аман үжин төлөөгөө хойд төлөөдөг Скот дүүрэг дээр анхаарч байгаа манай агаарын бохирдол юунаас үүссэн бол дулаан. Монгол улс дулааны хууль байхгүй. Монгол улс эрчим хүчний тухай хуулигээ цахилгаан дулаан хоёроо нийлүүлээд ингээд нэг юм сонио хууль хийгээ хийцэн. Монгол улс дулаан маш алдагдaltaй байдаг. Дулааны цахилгаан станц ер нь жоохон дангаараа хэцүү. Яг бол том шугам шүлжээ хийдэг, маш их инженерийн зардал гардаг. Ийм учраас дулааны чинь инженерийн тооцоол дээр том шугам шүлжээнээс том ингээд зангилаа гаргаад хийдэг болохоос шууд айлууд руу өгөхөд хүндрэлтэй байдаг. Инженерийн байгууламж, дулаан, цахилгаан, нийтийн тээвэр чи өөрөө зардлаа нөхчиж энэ салбар хөгжинэ. Энэ салбар хөгжүүл бид нар бохирдлгүй, төгжрөлгүй, эрүүл орчинд амьдрна. Хот гэдэг бол инженерийн сувам шүлжээ. Ийм учраас ус сувгийн энэ техникийн нөхцөл шаардж байгаа үнийг бууруулах боломжгүй. 1 литр усыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 5-аас 7 төгрөгийн зардал гаргаад буцаад 1.5 төгрөгөөр ингээд нийлүүлээд байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр Монгол улс цаашаа Улаанбаатар хотод эрүүл орчинд эрүүл ус уугаа, цахилгаантай, дулаантай агаарын бохирдлгүй байвал инженерийн сувам шүлжээнүүд дээр дэд үтсүүдэд зардал гарах хэрэгтэй. Дэлхийн өсрөнгөө хөгжингөө орнуудад дэд үтцийн төлбөрүүд нь хамгийн өндөр байдаг. Тэгэхээр бид нар ингээд үнэнгээ хэлээд цаашдаа сайхан орчинд хамтдаа амьдрал гэвэл зарим инженерийн сувам шүлжээн дээр зардлуудыг гаргаж явах хэрэгтэй. Тэгээ хувь иргэдүүдэд хямдхан холбоод зардал өндөртэй байдаг. Хэсэг айл болж иж, орон сууц болж иж, холбож иж энэ ашигтай болдог. Тэгэхээр том станц байгуулагдаад 1 айлд 2 айлд холбоод өгвөл энэ зардлаа дийлдэггүй. Тинчээ чи маш олон инженерүүд ажиллаж байгаа, маш их зардал гарч байгаа, 24 цагаар хүмүүс ажиллаж байгаа. Энийг бас та бүхэн маань зүгээр ойлгоорой.